Та тэгвэл одоо өнгөрсөн хугацаанд бол эрхээрэгч намын гишүүн байсан, үндэсний зөвлөлт хорооны гишүүн байсан. Гэтэл танд яагаад энэ мэдээлэл хаалттай байсан юм бэ? Магадгүй одоо танд ингээд сөрөг хүчин болоод яриад суух нь их зохимжтой байна уу? Өмнө та энэ мэдээллийг яагаад авч чадаагүй? За энэ 6 сарын Эрдэнэт Монгол Орос Совет мэдтэй холбоотой асуудал те. Одоо надад яг ирчгээд байна л да. Хулгай 6 сарын 2-ноос эхэлсэн байгаа энэ хулгай. За яг хулгай эрчимдсэн цаг хугацаа бол 6 сарын 27-оос 7 сарын 4-ний хооронд. Сонгуулийн үеэр байгааз. За тийм ээ цаг сонгуул 6 сарын 29-нд болсон. Бид улсын хурлын гишүүн сонгуульдаа 6 сарын 1 гээд гаргаж авчихсан. Яг тэр хооронд өмнөх засгийн газрын хийсэн үйлдэл энэ улсын хурлчин завсарлага аваад яваад гэдэг шүү дээ.